За нэг guys killer байна. Тэгээд одоогоор Орс Украин хоёр энэ дан тренд болж байгаа. Би ягаад бас бичлэг гэж бодлоо. Тэгээд Орст амьдарч байгаа хүмүүсийн амьдралын талаар үлэхэр шийдлээ. Тэгээд одоо та нарын харж байгаа зүйл бол Орст байн хийгдсэн буюу хориглогдсон компаниудыг харж байна. За тэгээд би яг хамгийн гол хориглогдсон компаниудыг хэлье. Одоо жишээлбэл Facebook, Twitter байна. Тэгээд түүнээс чааш явсны дараа YouTube байн хийгдсэн. За Facebook, Twitter бол 3 сарын 6-нд бараг л 2 хоногийн өмнө байгцсан миний имжлэг хийж байгаа хөтөл. Тэгээд YouTube юу гэсэн мэг бол Орос үзэгчтэй YouTube чаналууд ерөөсөө ямар ч монетиз хийхгүй гэсэн. Монетиз гэдэг чинь одоо мөнгө орлого олно л гэсэн үг. Тэгээд Орос үзэгчтэй чаналууд нь ингээд орлого олохгүй юм бол тэдгээр YouTube-рууд одоо ингээд өнгөх хувьд бол тэгээд DJ болж байгаа байхгүй. Гэхдээ Орос YouTube-р хийж болно. Тэгээд гадаад үзэгчтэй тий англиар гэдэг ч юм уу францаар гэдэг ч юм уу юу гарч ирдэг. Тэгээ гадаад үзэгчтэй байлаа гэж тий. Тэгсэн ч гэсэн орлого олохгүй. Ягаад гэвэл PayPal, Visa, Mastercard гэд бүх юмнууд хориглогдсон байгаа. За тэгээд YouTube-рууд ч яг одоо бидний амьдрал жоохон сүрэлж тэгээд өөр тэгвэл юу хүнсний салбарыг харъя л та. За тэгээд хүнсний салбараас гэвэл IKEA байгцсан байгаа. Энэ одоо юу гэсэн үг вэ? Маагаар бол ийм арт болон номинг зүгээр ингээл хаагаа ичлээ дахиж хэлэх боломжгүй зүг. Энэ тэгтээ жоох яг инээ төрмөрөөс сонсож байгаа ч би Орос хүмүүшлэхээр сайн тэднийг юуг ойлгохгүй. Тэгтээ Оросод яг яасан мэ гэвэл тэнд босч ихэлсэн байгаа. Ард түмэн шууд IKEA-ро очивол зүгээр хүнсний мохлыг нь хоосч өгч ирсэн байна. Энэ бол тэгэл ойлгомжтой л доо. Эзэн хаагтхан мэддэхгүй болохоор хаагтаас нь бүх барааг нь авчил гэж бодсон. Хамгийн ээлтэй нь Apple байгдсан. Одоо тэгээд утас, лаптоп, компьютер, ноутбук бүгд авахдахгүй л гэсэн үг шүү дээ. За тэрнээс бод өөр гэвэл утсаа янзлуулъя гэдээ очлоо гэхэд одоо засах боломжгүй гэсэн үг шүү дээ. Apple-ийн ажиллагаа болцсон юм чинь. Тэгээ Оросд үлдсэн Apple-ийн салбарууд нь бид ямар арга хэмжээ авч байгааг гэвэл үнэ нэмсэн. Одоо та нар Орос рубль хэр өсснийг л одоо гадарлагчгүй дээ. Энд дээр бол 109.93 рубль гэсэн маань $1. Тэгэхээр 109.93 рубльтэй тэнцэнэ гэсэн үг. Тэгээд эн чинь 7 хоногийн өмнө 69 рублээс юм яаж ч тийм юм өгдөөсгүй юм да. Одоо тэгээд 120 рубль болцсон байж магадгүй л нэмшлэг хийж хахад. Тэгэхээр 7 хоногийн өмнө та iPhone-ыг зааж $1000 хөдлөж авсан бол өнөөдөр та iPhone-ыг $2000 хөдлөж авсан. Ямар галзуу үн гэж бодоод үзтээ юм чи. Тэгээд байдал энэс чиш дордсон уу мэдээж PayPal байгцсан. Оросд одоо бизнес эрхэлж байгаа хүмүүс яаж амьдарч байгааг мэдэхгүй. Ялангуяа фриланс гэдэг нэг гадаадаас мөнгө оруулж ирээд тэрүүгээрээ хашиг хийж амьдралаа залгаладаг хүмүүс байдаг шүү дээ. Тиймэрхүү хүмүүс одоо бол тэгэл амьдрал нь жоохон хэцүү болж байгаа хаа. Тэгээд тэд нар чинь бүгдээрээ бас те аккаунттай ингээд дансандаа мөнгнүүд нь байж дээ. Тэрнээс явны байдлаар бэлэн мөнгө авч явдаг. Нэлээд хэцүү. Бид нэр хоолны салбар, YouTube-оор PayPal бизнесийн талаар ярьлаа. Одоо тэгвэл гейминг салбар руу орох одоо. AMD, Intel, Nvidia байгцсан. Энэ одоо юу гэсэн үг бол ойлгомжтой өстэй. Геймрүүд bye болсон мэт дээ. PC build хэд гарууд зүгээр л ойлж байгаа л гэдэг одоо. За яг PC build хийж чаддаг юм ядаж тоглоё даа гэсэн чи Xbox, PlayStation Оросоос ямар ч төлбөр болон refund хийхгүй буцаан олголт хийхгүй гэсэн байгаа. PC build хийж чадахгүй, gaming хийж чадахгүй. Оросч нэрээ хэцүү байна да. Өнөөдөр Max-таас Steam байж байгааг би харахад л. Одоо тоглоомын салбарч яг одоо кино болон хөгжмийн салбар. Netflix subscription зогсоосон. Spotify бас үнийг дагсан. Ер нь л бүгд л Оросыг орхиод байна дөө. Та гэхдээ энийг боломжтой харахтай. Одоо та Орос тий ямар нэгэн тоглоом зарах юм бол бод дүнээс нь 2 дахин Монгол зарах боломжтой. Тэр Орос найзтай бол тий тэр чи ямар нэгэн тоглоом тоглохыг хүсэж байна. Тэгвэл энэс санал. Тэр чин юу ярьчлаа амар олон салбар гэсэн. Тэгээд одоо яриагс тийм машины салбар. Volkswagen байгцсан. Энэ бол гэхдээ гайхах зүйл биш. Германы салбар Оросд байгаа үйл ажиллагаа л зогсоож байна. Гэхдээ энэ бол бас галзуу хэрэг шүү дээ. Тэнд ажиллаж байгаа 100000
100 мянган ажилч зүгээр л ажилгүй болно гэсэн. Түүнчлэн BMW, Mercedes-Benz, Volvo, Jaguar үйл ажиллагаа зогсоогоор болсон. Ерөөсөө Орос руу дахиж машина экспортлохгүй гэсэн. Бараг л дэлхийд даатгалтай бүх үндсэн компаниуд Оросд үйл ажиллагаа зогсоож ирнэ гэж байна. Тэгээд онгоцны салбар руу хальт дурдъя. Тэгээд Boeing үйл ажиллагаа зогсоосон. Мэдээж энэ бол Оросын онгоцны салбарын хувьд бол сүрэл гэсэн үг. Nintendo консол тэгээд Mario эднэр тоглодог тэр салбар ямар ч тоглоом зарахгүй гэдгийг мэдгэцэн. Тэгэл өөр ямар дуртай салбар байгаа л бид нар. Тийм хувцсны салбар шүү дээ. Манай гоёх дуртай монголчуудын хувьд бол энэ бол хэцүү хүн шүү дээ. Тэгээд Оросуудын хувьд л яаж мэдгүй. ASUS бас нэг алдартай хувцсны дэлгүүр юм шиг үлээ. Бэйгцэн. Nike бэйгцэн. Үйл суулгадаг гарууд ч тийм мөрч байгаа юм. Adidas энэ яг юу бодсныг мэдэхгүй Оросуудын хамгийн дуртай хувцсны салбар зүгээр л хаяа явчихсан. Баячууд эглэх төртэй H&M, Zara баггуулсан одоо загвар өмсгчд яхийг мэдэхгүй. Ер нь л баг бүх юм хаагдсан гэж ойлгож байна. Тэгээд Оросуудын зөвөөс яг ямар хариу үйлдвэрлэсэн бэ гэвэл би бол ховдоо бол амар хэцүү байгаа. Одоо нэг хүмүүс нь давхараад ажилгүй болж байгаа гэж бодсон. Тэгсэн чинь харин ч сэргээр нэгэн Орос эмэгтэй нэг иймэрхүү барууныхын танд чинь бичлэг хийсэн гэдэг. Одоо энэхүү Орос эмэгтэй яг юу гэж ирснийг харцгаая. Hello Americans, this is Natasha from Russia and we want to thank you for all your sanctions, for taking away from our country Coca-Cola, KFC, McDonald's and all that shit. We understand that you take care of our healthiness. Healthy. And that's why we will be stronger and more beautiful and without fat. So, we take care of you too. And that's why we cut our gas. So, you have to walk by foot instead of using your cars. Don't thank you. Don't say thank you. Friendship. I am so sorry. I have to go to feed my bear and drink vodka and play balalaika right now. See you later. From Russia with love. Ихэнх компаниуд дампуурсан. Яагаад гэвэл гадаадын экспорт, дотоодын импорт гэдэг. Тэгээ ер нь дэлхийдээ мөнгөний гүйлгээдэг улсууд компаниуд бол зүгээр л дампуурсан. Тэднэр юу ихэ мэдэхгүй байгаад гайхаж байгаа шүү дээ. Олигархууд өөрийнхөө даасан байгаа мөнгө ашиглаж чадахгүй гэсэн. Тэд зөвхөн өөрийнхөө сейфэн дотор байгаа мөнгөндөө л мэдж байгаа. Мэдээж аливаа юм хоёр талтай. Муу зүйл байхад сайн тал нь гэж байж таараа. Үүнээс үүдэх сайн тал вэ юу вэ гэвэл Оросуудын мэдээж данснадаа ажиллахгүй өглөө явж болохоор бидний юуснаа биткойн гэж байна. Ethereum юм уу? Тэр крипто ашигладаг монголчууд байгаа бол таашд бол үнэхээр ашигтай үе хэлж байна. Юун саяас эхлээд криптогийн үнд пуужинтай байх гэж бодож байгаа миний бодлоо. Тэгээд Монголын хувьд ямар ашигтай үйлчлж байгаа гэвэл Орос тийм олон компаниуд байгцсан бол заавал Орос руу тэднэр бол дэмжүүлж шүү дээ. Тэд мөнгө ашиг хийх гэсэн Орос бол хамаагүй том салбар тийм. Тэдний дараа орохоор хэмжээний ашиг хийдэг газрыг зүгээр хамаад байна. Бид нэр өөр нэг арга хуулийн царгыг ашиглаад Монголоор дамжуулах эсвэл Казахстаны хэлээр баруунтаа дамжуулах ийм хоёр л арга байна. Тэгэхээр энэ бол ер нь бол биднэрт ашигтай гарагчтай харж байна. Тэгэд саяхан өмнө 7 хоногийн хийсэн гэрээгээр манай улсын ерөнхийлөгч Оростой байгалийн хий дамжуулах хоолой байна гэсэн байгаа. За гэхдээ энэ урт хугацааны асуудал болохоор одоогоор яаж шийдэгдэх вэ мэдэхгүй байна. Тэгэд ч Украин болон Оросын дайх дуусаагүй байна. Тийм болохоор ер нь бол манай Монголын хувьд бол хөгжиж байгаа шүү. Удаанлахаас 80 жилийн дотор хамгийн урд хөгжсөн улсууд нэг шүү. Манай Монгол улсыг ирвэл. За тэгээд энэ хүргээд бичлэгээ дуусгатаа. Айгу бол 10 минутаас хэтэрсэн байхаа. Би одоохондоо бичлэг эдит хийж болохоор яг
хэр хугацаа өнгөрсөн мэдэхгүй байна. За тэгээд намайг дэмжсэн хүмүүст баярлалаа. Тэгээд бас намайг дэмжээгүй намайг үзээд зүгт ч гэсэн баярлалаа. Миний анхны үзэн ядагч байсан. Ингэлээ. Марлага Болдбаатар. No. Тэгээд миний хамгийн их баярлж байгаа зүйл бол 7 хоногийн өмнө 800 subscribe хийсэн маа чанал өнөөдөр 200 давсан subscribe болсон байна. 8 сарын өмнө Инхбат Нико гэдэг миний хамгийн анхны subscriber байсан. Тэгээд бид одоо хүртэл нэрийг мартаагүй байгаад бол надад үнэхээр нэр чухал байсан юм шиг байна. Одоо 200 subscriber ирсний хөдөл миний бицхэн сог 200 хүнд таалагдсан гэсэн үг. Тэгээд намайг дэмждэг бүх хүмүүстээ баярлалаа гэж хэлмээр байна. Энэ үрээд бичлэгээ дуусгая. Баяртай.優しいメロディー